Дууны уран бүтээлийн тухай олон хүмүүс хэлж байгаа. Дараа нь хийх хөлөг авах тусдаа илтгэл тавина. Тийм учраас би даан хөгжим бүтээлийн тухай зөв хийсэн ажиглалтын тухай илтгэл тавья. За шууд уншчих. Өвлийн дунд сарын 17-ны бэлэгт сайн өдөр энд хуран цугласан та бүхний амар мэндийг мэдчилье. Та бүхэн минь амгалан сайхан өвлөж байна уу? Монголын хөгжмийн нэр төлөөлөгч насан бурал энэхүү эрдэмтдийн намтар судлал дууны уран бүтээлийн тухай бусад судлаачид мэргэжилтнүүд олон сайхан хөрөг нийтлэл сурвалжлага өгүүллүүд хангалттай дурдсан тул үүнийг дахин үйлнөршин дан хөгжмийн бүтээл төрлийн тухай өөрийн сонссон мэдэж харснаа их материал ашиглан өгүүлэхийг зорилоо. Нэгэнт ард түмний бүтээл болж мэргэжлийн театр чуулга сургалтын урын санд хэдийнэ чухал байр суурь эзэлсэн бүтээлүүдийг хөгжмийн онлын нарийн шинжилгээ тухайлбал хөгжмийн зохиомжийн арга барил техникт хийдэг бүтэц буюу форма, зохирол гармон, хэн хэмнэл айс хавын дүр дүрстэм зэргийг дахин дурдаж ийм тийм гэж үнэлт өгнөд өгөхөөсөө илүүтэйгээр тухайн үеийн нийгмийн тал болсон хөгжим уран сайхны сэтгэлгээ дэлхийд дахны хөгжмийн чиг хандлагыг ажиглан суралцаж мэдлэг оюундаа тунгаах нь бид мэдийн залуу судлаач хөгжим зохиолчдын ёсонд нийцгээжээ. Бидний цаг үед ийм сайхан уран бүтээлж хамт оршиж байна гэдэг нь гайхалтай биш гэж юу? Тиймээс зарим ажиглалт гэж томьёолтын учир энэ буй за. Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг 1955-аас 1961 он буюу Уралын хөгжмийн дээд сургуульд хийл хөгжимчнээр суралцсан үе ба хийл зориулсан бүтээлийн гарааны үе. 1962-аас 69 он дан хөгжмийн бүтээлийн эхлэл үе буюу дууны уран бүтээлийн оргил үе. 1969 оноос хойш уран бүтээл гэсэн хэсэгт авч үзэж байна. Зохиогчийн хувийн архивт байгаа мөн Монгол Улсын консерватори, дүүрийн театр, Улсын филармонийн нотны сан хөмрөг, бусад мэргэжлийн урлагийн байгууллагад хадгалагдсан буй Монгол аялгау, дэглэгэн айц, нөхдөрн, уянгын айц, бүүвэн дуу, найрглал, аялгау, цоглог айц, оршил, олон хоолойн айцууд, хүүхдийн айц, хувилбар айц зэрэг 60 онд хийсэн бүтээл. За энэ бүтээлээс би хоёр зохиолыг харсан. За шанзан зориулсан 12 дасгал, этюд, эх орны үеийн симфонита, симфон чуулбар, симфон дүрслэл, хийлийн концерт зэрэг 70 оны бүтээлүүдээс 4 зохиолыг ажигласан. За уран сэтгэмж, найрглал зэрэг 80 оны уран бүтээлээс унган зээрд алдарт ятхын гоцлол. Хүүхдийн симфон, хийлийн гурвалсан концерт, уран сэтгэмж, симфон зураглал, уянгын дуул симфон, реквием зэрэг 90-ад оны зохиолуудаас уран сэтгэмжийг тус би партитур болон төгөлдөр урын дамжийг харж өөрийнхөө орол ажиглалт хийлээ. Гэхдээ нэг нарийн хөгжмийн анализ хийгээд л тэр ийм гэдэг бидэрт бол юу шилтэй. За анхны бүтээл 1960 он Северлос Котно бичсэн Монгольский напев для скрипки и фортепиано. Монгол аялгау хийл төгөлдөр ур зориулсан зохиол. Тэр үед орос хэлээр бичдэг байсан. За бүгдээр Монгол ард улсын хөгжмийн зохиолчдын холбооны зохион байгуулах товчоо гэсэн тамганы дардастай. За анхны тоглогч нь зохиогчийн мэргэжлийн багш нь өөрөө тоглосон байна. Наум Абрамович Шварц гэдэг хүн. Багшийн шараа багшийн мэргэжлийн багш төгөлдөр уурч хийлж. За төгөлдөр уурч нь Багамаз гэдэг тухайн үеийн консерваторийн төгөлдөр уурч байсан. Тэгээ энэ хүмүүс Чилийн гурвалд нийлж тэр хариудууд байнга тухайн үеийн репертуаруудыг тоглож тухайн үед хариудууд бичүүлж тэгээд гурвуулаад гар нийлж гэсэн их алдартай тийм гурвал байсан гэж байгаа юм. За энэ хоёр хүн тоглосон. За тэгээ багш нь шараа багшаас зохиол чинь тоглоё гэдэг. Тэгээд шараа багш
зохиол өгч энэ хоёр хөгжимчин зохиогчийг нотоо өгснөөс 7 хоногийн дараа Аредод бичүүлсэн байна. За Анданте, Аллегро гэсэн хоёр темпнээс бүтэж байгаа. За тухайн үеийн одоо юугаар Очин Пиучи, Скоро Игриво зэрэг тухайн үед илэрж ирсэн Орос Итали нэр томьёог хэрэглэсэн байна. Дэвсгэр хөв нэрээ мажор 4-3, 4-2 арьсмарт бичигдсэн. Энгийн 3 ангитай зохиол бүгд найрамдах Монголд улсын шинэ цагийн мэрэгжлийн хөгжим үүсэн бий болж ирсэн тухайн цаг үед уран сайхны сэтгэлгээний илэрхийлэлд тэр жилдээ Монголын ариатгуур ашигласан байна. Ирээд гончгсомлогоод сонсгосон. Тэгээд дараа нь ариатгуур явсан. За тэгээд зохиолч маань 1961 онд хөгжмийн зохиолчдын холбоод хэлсэн. 57 онд Монголын хөгжмийн зохиолчдын холбоо үүсгэн байгуулагдсан гэж үздэг. Гончгсомлог анхны дугуйлангаас эхлээд за тэгээд 61 онд хэлсэн байна. За дараагийн зохиол хөгжим бүжгийн дунд сургуульд хил хөгжмийн багшаар ажиллаж авах үедээ хэлсэн хийлийн чуулга. Хийлийн чуулга төгөлдрөөр зориулсан аялгау нэртэй зохиол. Улаанбаатарт 1962 он 4-3 арьсмарт Эрэ мажорын дэвсгэр өгдөжигдсэн. Зохиолч маань өөрийн мэргэжлийн тоглоочийн хувьд хил хөгжимд төвөггүй найрсаг сайхан дуугардаг дэвсгэр хөгүүдийг ашиглаж тухайн зэмсгийн хамгийн сайхан уянгалаг аялгуулах өнгө хшиглээг оноож бүтээл төрүүлээ хийсэн тод ажиглагджээ. Тухайн зэмсгийн номны татах түлхэх хийгээд тоглоочийн бусад арга барилын тэмдэглэгийг өөгүй хийснийг ч энэ зохиолоос харж болно. Төгөлдөр хуурын хамсарыг ишиглээний ялгамж гаргаж дээд регистрт сонирхолтой байдлаар шийдсэн зохиолыг улам сайхан чимж байна. Нэг айзам тогтох 3 улсын хэмнэл буюу 4-3, 8-6, 8-3, 8-9 зэрэг хэмжээсүүд бүтээлүүд нь чухал байр суурь эзэлж байгаагаас зохиогчийн Монгол ахуй тэр дундаа ардын дууны өв соёлд хэрхэн сурвалжид түүний бүтээл төрөлдөө өөрийнхөө хэрхэн шингээж өгснийг анзаарч байна. Энэ бүтээл бол манай хийлийн чуулгад зориулсан анхны бүтээлүүдийн нэг. За 3 дугаар зохиол. За энэ Калибельная, La Scripki и Fortepiano буюу хил төгөлдрөөр зориулсан бүүвэн дуу. 1970 оны 1 сарын 9-нд хөгжмийн секц хөгжмийн зохиолтой холбоо Батлав гэсэн гончгийн бюрогоор гар үсгтэй. Бүх цаг үеийн хөгжмийн зохиолчд хүч үздэг төрөл Калибельная буюу бүүвэн дуу. Энэ бол одоо хуучин классицизм сегментийн үеийн хөгжмийн зохиолчдод бүгд л одоо энэ Калибельная, Аве Мария зэрэг одоо бүтээлүүд хүч зардаг байсан. Тэр боломж л одоо тасраагүй одоо Калибельнаяг хийжсэн. Эрхэм уран бүтээлчийн бүүвэн дуу хил хөгжимд 1-р 8 цэммигээс 3-р 8 цэммийн өргийн хооронд ля мажорын дэвсгэр өгт 4-2 хэмжээнд бүтээжээ. Хил хөгжмийн сургалтын уран санд хүнтэй байрыг эзэлсээр он цагийг түжийлэх нь лавтай юм аа. Хил төгөлдрөөр зориулсан скерцо дараагийн зохиол. Хөгжилтэй хошин өнгө аяс илэрхийлсэн гэж хөгжим судлаач тодорхойлсон бөгөөд мөн л хөгжмийн зохиолчдын зайлшгүй биш хүч үздэг төрөл. Мөн Эрэ мажорын дэвсгэр өгт 4-3 арьсмарт бичигдсэн зохиол тоглоочийн хувьд шинэ ур чадвар шаардсан. Одоо манай Монгол улсад хил хөгжимчдийн одоо тоглоочийн хувьд шүү дээ. Тийм ур чадвар шаардсан чавтас хоорондын интервал түүний зохиолдлогоо эсвэрүүлэг буюу флажелет дээд чалгаас доод регистрт огцсон өсөрч өнгийн тогтвортой хадгалагдах зарчмыг оруулж өгснөөр онцлог бүтээл гэж харж байна. Зохиогчийн шийдэж байгаа ачлалын их хамсрааг төгөлдөр уурын дээд дунд чалгаад соёл хүрд бичиж хийлийн 1/4-р позиц буюу 1/4-р байралд мөн сул чавтас ашиглан давхар хөг үүсгэж хийсэн нь скерцог улам хөгжилтэй боловсронгуй болгожээ. 1971 оны 5 сарын 20-нд бичиж 5 сарын 21-нд баталсан. За төгөлдөр уурын дарамж дээр энэ хамганы дардсан байна. За дараагийн зохиол одоо 70 он руу орж ирсэн явж байгаа тийм ээ. Эх орны үеийн чавцад найрал хөгжим зориулсан симфони 71 он. Утсан хөгжим зориулсан манай анхны симфони гэж тодорхойлогддог. Алдарт Шостаковичийн 4-р 14-р симфони, Онегрийн 2-р симфони, Мендельсон, за Карл Амедеус Хартман симфони 4-р симфони зэрэг утсан хөгжим зориулсан симфонийн том төлөөлөгчдийн бүтээлээр мэддэг болсон. Энэ төрөл зүйл манайд ийхүү төөрөгдсөн энэ. За энэ бие үнэлт өгөхөөс илүү энэ Батцамгой одоо
манай мундагчуулын тодорхойлолтод байна л да.